За сайн байцгаана уу? Итгэлийн анхан дүүсээ сайхан өдрийн минь. Тэгээ бүгдийн хамтдаа номлол руу орё. Номлолоохоо өмнө та бүхэнд нэг гоё түүхээс та бүхэнд хуваалцъя л да. Тэгээ 7 настай нэгэн бяцхан хүү дэлгүүрт орж ирээд 1000 төгрөг хөдөлгөгчд нөгөөд аха танах бурхан зардаггүй биз гэж асууж байна. Тэгээ үүнийг сонссон дэлгүүрийн эзэн хөдөлгөгч нь уурлаад энэ хүүхдийг хөөж гаргаа ийш явуул гэд дэлгүүрээсээ хөөж гаргаж. Тэгээ дараагийн дэлгүүрт мөн л адилхан нөгөө нэг асуултаа аха танах бурхан зардаггүй гэж асууж. Яг л өмнөх дэлгүүрийн эзэн хөдөлгөгчтэй адилхан нөгөө хөөгөө гаргаж гинэ. Тэгээ яг энэ байдлаараа нийтдээ нэг 10, 20, 30 маш олон тийм дэлгүүрлөө орж ийм үйл процесс болсон байна. Тэгээ энэ дээр хамгийн сүүлийн удаа нэгэн дэлгүүрлөө нөгөө хүмүүс маань ороод дахиад нэг асуулт асууж байна. Аха танах бурхан зардаггүй гэж асууж байна. Тэгээ дэлгүүрийн худалдаачин хөдөлгөгч нөгөө хүмүүс маань болохоор их сонирхолтой асуулт нь их сонирхолтой санагдав хүүхдийн. Тэгээд минийд яагаад бурхан хааж байгаа вэ гэж асууж байна. Тэгээд өмнөх дэлгүүрүүдийн хөдөлгөгч эздийг бодох юм бол энэ хөдөлгөгч хүн шал өөрөөр найрсгаар энэ хүүхдэд хандсныг хараад магадгүй энэ ахад миний хайж байгаа нөгөө бурхан байж иж магадгүй. Айгүй эдний дэлгүүр бурхан зардаг байж магадгүй гэж бодож байна л. Тэгээд ахаа би харин аав ээж маань хэдэн жилийн өмнө ослоор насураад манай ах маань намайг өөр дээр авч өсгдөм л да аваг ах маань. Тэгэхээр ах маань барилгын ажил хийдэг. Тэгээд хэд хоногийн өмнө ах маань барилга дээр ажиллаж байгаад осолд ороод одоо ингээм эмнэлэгт байгаа юм л та гэж. Тэгээ эмчнэр надад хэлэхдээ ахыг маань хэрвээ бурхан л байдаг бол ахыг чинь эрүүл сарвал болгоно гэжсэн. Тэгээ ахаа би яг одоо ингээд надад нэг санаа орж ирсэн нь би хэрвээ бурхан хөдөлтөд авчих юм бол бурхан хэрвээ зардаг бол би хөдөлтөд авдаг бол авчих юм бол манай ах эрүүл болох юм байна гэж бодсон. Тэгэл би яг үндэ ингээд ирж байна. Тэгэд хүүгийн яриаг сонссон анхааралтай сонсч байсан нөгөө хөдөлгөгч ир хүн маань болохоор тэгээд чамд бурхан хөдөлгөж авахын тулд хэдэн төгрөг байгаа юм бэ гэж асууж байна. Надад 1000 төгрөг байгаа штэ гэж хэлж байгаа юм л дээ. Тэгээ хүүгийн тэгвэл надад яг 1000 төгрөгөнд яг чиний хайж байгаа тэр зүйл чинь надад байгаа. Надад бурхны ундаа байгаа. Хэрвээ чи энэ ундааг ахтаа аваачиж өгөх юм бол ах чинь эдгэрэх болно гэж хэлж. Тэгээ нөгөө хүүхд чинь бөө баяр хөөр нөгөө ундаагаа аваад гүйж гинэлтэй ах руу очиод эмнэлэгт очиод тэгээ ахтаа гээд аха та энийг уух юм бол эрүүл сарвал болно гэж хэлж. Тэгээ ах нь дүүгийнхээ тэр чин сэтгэлийг хараад эрүүл болоосаа гэсэн тэр дүү нь ахыгаа гэсэн сэтгэлийг ах нь хараад нөгөө ундаагийг нуугаад тэгээ унтж байна. Тэгээ маргааш нь эмчнэр орж ирээд мэдхгүй чин доктор профессорууд орж ирэнгүүтээ нөгөө залуу хаглаа хийгээд хаглаа хийж байна. Тэгсэн чинь нөгөө залуугийн маань боломжгүй эмчилэгдэх боломжгүй гэжсэн зүйлсүүд нь хаглаа маш амжилттай болоод эмчилэгдээд эрүүл савсар болсон. Тэгээд нөгөө залуу маань за одоо яадаг вэ? Төлбөрөө яаж төлнө гэж бодсон. Тэгээд төлбөрөө яадаг вэ гэгээд эмнэлгийн төлбөр төлөх гэж очсон чинь нэг баян хүн таны төлбөрийг аль түрүүний төлчихсөн гэж хэлж. Тэгээ нөгөө залуу маань дүүлгөө очингуудаа миний дүү чи нөгөө нэг бурхны ундаа зардаг хүн чинь хаана байдаг вэ? Дэлгүүр нь хаана байдаг? Хоёулаа хамтдаа очие. Тэр хүн миний төлбөрийг төлцсөн байна гэж. Тэгээ нөгөө хоёр маань дэлгүүрлөө нь очиод очисон чинь нэг хөдөлгөгч байгаад юу манай захирал байсан юм а тэр хүн чинь. Тэгээ таныг ирж магадгүйгээд нэгэн захиа өгсөн. Та энийг авна уу гэдэгсэн. Тэгээ тэр захиан дээр тэгж хэлсэн юм л. Залуу минь чи маш азтай хүн юм. Яг үнэндээ би чиний төлбөрийг төлсөн гэхээс илүү дүүв чинь чиний төлөө чин сэтгэлээсээ дэлгүүрт нэг бүрээр орон байж чиний төлөө бүр шаргуу бүр ингээд маш олон дэлгүүрээр орон байж бурхан байна уу гэж ахыгаа эрүүл болгохын төлөө чин сэтгэлээсээ явж ирсэн шүү. Тэр сэтгэл нь яг үндэ чамайг эдгээсэн шүү гэж бичжээ. За ийм сайхан түүх байна. За тэгвэл чин сэтгэлээсээ энэ нийгэмд ийм гоё чин сэтгэлээсээ бусдад тусалдаг тийм хүмүүс байна уу? Таны эргэн тойронд байна уу? Яг энэ ахыгаа гэсэн тэр дүү шиг чин сэтгэлээсээ ахыгаа гэсэн тэр дүү шиг аль эсвэл тэр дүүгээ өнчирч битгэрсэн тэр дүүгээ өөртөө авч өсгөж байгаа тэр гал халуун зүрхтэй ах шиг чин сэтгэлтэй ах шиг аль эсвэл тэр бусдын өмнөөс төлөөс өгж байгаа золиос гарган байж өөрийнхөө өмнөөс зориулж байгаа тэр өгөөмөр сэтгэлтэй дэлгүүрийн эзэн шиг тийм хүн байна уу? Таны гэр бүлд магадгүй та юу? За тийм хүн байгаарай. За өнөөдөр хамтдаа чин сэтгэл гэдэг сэдвээр хамтдаа үзнэ. Тэгэд энэ чин сэтгэлийг гээж болтгоо. Хаана гээгддэг юм бол тий? За хизээ энэ чин сэтгэл хөрчдөг юм болоо.
За энэний талаар хамтдаа Библиэс үзнэ. Мөн дээрээс нь энэ чин сэтгэл хаанаас төрдөйм бол бидний дотор бий болдгийм болоо гэдгийг хамтдаа Библиэс үзсгэй. За Библийн хөлгөн судрын Лук номын 19 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэгийг би та бүхэнд уншиж өгье. Есүс Иерихог дайрч өнгөрөв. Харах тунд татвар хураагчдын ахлагч Закаегч баян хүн байжээ. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч би хаа намтул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгээд тэр төрүүлэнгүйч түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хурч ирээд дээш харж түүнд "Закай, хурдал буугаад ир. Өнөөдөр би танад очих ёстой" гэжээ. Тэр хурдлан бууч түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургуйцж Есүс нүгэлтэд хоноглох гин эцгээж байлаа. Закай зогсоод эзэнд "Хараач эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс заллин авсан байвал түүнийг 4 дахин нугалж эргүүлэн өгнө" гэсэнд Есүс түүнд "Өнөөдрийн айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Авраамийн хүү мөн. Хүний алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ" гэвч. За ерөөд энэ дэлхийн ертөнцийн дээр 3 төрлийн хүн байдаг юм л дээ. Нэгт нь өөрчлөгддөггүй, хоёр дахь нь өөрчлөгддөг, гурав дахь нь өөрчилдөг гэж. За гурвангийнхаа шин чанарыг хэдүүлээ авч үзье л да. За өөрчлөгдөггүй төрлийн хүн яадаг вэ гэхээр би юм байсан, би ер нь ийм л байсан, би угаасаа л ийм, ер нь амьдрал ийм байдаг дөө гэж хэлдэг юм. Би ер нь ирээдүйч ийм байх л болно гэж. Харин хоёр дахь төрлийн буюу өөрчлөгддөг төрлийн хүмүүс яадаг вэ гэхээр би ийм баймааргүй байна. Энэ нэг л зүйл биш байна, буруу байна. Би энэс илүү байх ёстой шүү дээ. Аль эсвэл би ийм зүйл хүсэхгүй байна. Би өөрчлөгдөж чадна штэ гэж хүсэж чин сэтгэлээсээ хүсэн тэмүүлдэг хүмүүсийг хэлдэг. Хоёр дахь төрлийн нэг. Харин гурав дахь төрлийн буюу өөрчлөгддөг, өөрчлөлдөг хүмүүс нь яадаг вэ гэхээр өөрчлөгдөж болдгийм байх, шинжлэгдэж болдгийм байх. Манайхаа би өөрчлөгчлөө, би өөрийгөө өөрчилж болчлоо, өөрчлөж чадчлаа штэ манайхаа гэж уриалдаг хүн байна. Тэгээд би танаас асууя л та. Та эдгээр 3 төрлийн хүний аль нь вэ? Та эдгээр 3 төрлийн хүний аль нь вэ? Тэгээд бидний дөнгөж саяны Библийн хэсэг дээр харах юм бол яг хэсэг дээр гарч байгаа Закай гэдэг хүн бол яг энэ 3 төрлийн хүн гуруулаа байна. Яг эхлээд өөрчлөгдөггүй байсан Закай, дараа нь өөрчлөгддөг болсон, дараа нь өөрчилдөг болсон байна. За тэгэхээр эргүү бүгд Библийн хэсэг рүү очицгоо тэхөө. За тэнгүүд Есүс тухайн үед Иерихо гэдэг хотыг дайрчгаад юм үйл явц гарч байна. За тэнгүүд үйл явдал гарч байна. За одоо хэдүүлээ газрын зураг дээр харах юм бол Есүс Галил Самараас ингэж Иерусалим руу чиглэн явж байгаа. Доош чиглэн явж байгаа. Гэтэл чигээрээ яваад зам нь ийм чигээрээ явах боломжтой байхад Есүс одоо замаа далилгаад Иерусалимаас 25.6 км-ийн зайтай тийм одоо Иерихо гэдэг хотоор дайран өнгөрч байгаа. Ингээ далиж албаар. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр Есүс зориутаар албаар санаатайгаар ишээ ингэж зоригтойгоор хазааж орж ийнэ гэсэн үг байна. Тэгэхээр хэн нэгэн хүнтэй уулзах гэдэг хэн нэгэн хүнтэй одоо чиглэн зорин очиж ийнэ гэсэн үг нэгсэн дөө. Тийм үү? За тухайн үед ирэхэд Есүс бол маш од байсан байгаа. Ерөнхийдөө тухайн тэр одоо газар дундын тэгсийн тэр хэсэгт бол Есүс бол маш алдарт нэр сурна ингээд түгж байгаа. Есүс нөгөө нэг чөтгөрүүдийг зайлуулдаг, юмн өвчнүүд гэдгийг сохрыг хараа оруулдаг, нөгөө нэг нуурыг номхогдаг, тэгээ шуургыг намдаадаг, за өгөхсдийг амьлуулдаг тийм хүн гэдгээр алдартай. Маш ингээд хүмүүс одоо нөгөө багш чинь манай энэгээр дайрч өнгөрөх чинь нөө Иерихо хотоор дайрч өнгөрөх чинь нөө манайхаа гэд маш олон хүмүүс цугларсан байгаа. 23 дахь ишлэгийг харах юм бол. За тэрэн дундаас Закай гэдэг хүн бас адилхан Есүсийг харах гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүн байна. Тэгээ намхан болохоор нэг хүмүүс дундаас цугласан олноос харж чадахгүй. Тэгээ 4 дахь ишлэгийг харах юм бол тэгээд тэр төрүүлэн гүйж түүнийг харах гэж инжир модон дээр авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа гэж. Тэгээ Есүсийг амдан аваад нөгөө модон дээр гараад Есүсийг одоо магадгүй Есүст маш их уулзах хүссэн байх л та. Магадгүй анхаарлыг татах гэж модон дээр гарсан ч гэж магадгүй. Ер нь л тэгээд инжир мод гэдэг нь тухайн үед одоо ер нь инжир мод гэдэг нь ер нь бол тийм хүн гарахад авирахад тийм тохиромжтой мод биш байгаа юм л та. Энэнгүүрээ яг нөгөө Есүст маш их уулзахыг эрмэлзэж байгаа. Одоо яг л нөгөө нэг өөрчлөлтгийг хүсэж байгаа. Өөрчлөлт ирээсэй гэж хүсэж байгаа. Би ийм баймааргүй байна гэж хүсэж байгаа юм шиг. За тэнгууд Есүс энэ хүнтэй уулзж байгаа үйл явдал 5-6 дахь ишлэлээр гарч байгаа. Есүс түүнийг модноос буугаад ирээ. Би танах руу очно гэж хэлж байгаа. Тэгээд Закай баяртайгаар хүлээн аваад уулзж байгаа. Тийм үйл явж байна. Гэтэл 7 дугаар ишлэлээр нь хүмүүс Есүс одоо энэ Закайтай очиж энэ Закайтай уулзаад тахтай яадаг юм бэ? Олон хүмүүс ингээ ийм олон хүмүүс Есүсийг магадгүй одоо Есүс
одоо уулзах зөндөө хүмүүс л байсан шүү дээ, тийм. Есүс уулзаж болох зөндөө хүмүүс яагаад хотын дарагтай уулзаж болоо гэдэг юм шүү дээ. Гэтэл Есүс Заккайтай уулзаж байгаа байхгүй тийм. Тэгээд тэрийг нь хараад хүмүүс дургуутж байгаа. Тэгээд яагаад хүмүүс Заккайг нүгэлтэн гэж 7 дугаар ишлэлээр хэлвэ. Есүс нүгэлтний тоноглох гэнэ гэж штэ гэж хэлж байгаа. Тэгээд бүгдээ Заккайгийн талаар тэгвэл хэмээ гэдэг талаар нь хамтдаа үзье. 2 дугаар ишлэлдэр Заккайгийн талаар маш товч тодорхой хэмээ гэдгийг нь илэрхийлсэн байна. За нэгт тэр татвар хураагчдын ахлагч хүн байсан. Тэгээ баян хүн байсан гэж хэлж байгаа. За ер нь бол тухайн татвар хураагч гэдэг хүн ямар ажил хийдэг байсан бэ гэхээр Ромын засаг захиргаанд үйлчилдэг. Ерөөдөө Ромд ажилладаг тийм хүн гэсэн. Ерөөдөө өөрөө бол еврей хүн Ромд ажилладаг гэсэн. Тэгээ тухайн үеийн ер нь бол Ромын засаг захиргаа тэр нэг колоничлол еврей улс Израиль улс байгаа. Тэгээд израильчуудаасаа татварыг аваад ромчуудад өгдөг байсан хүмүүс. Гэхдээ эдгээр зүгээр нэг тийм татвар авдаг хүмүүс биш л те. Ерөөдөө ромчууд 20,000 төгрөг аваараа гэхдээ 30,000 төгрөг гэж хэлээд хүмүүсээс арт түмнээсээ өөрийнхөө ах дүүсээс авдаг байсан гэсэн. Завшиж одоо тийм жоохон нэг гэсэндээ бол нь хууль ёсны биш одоо шудраг усаар мөнгө олж авдаг гэсэн. Тэгэд үүгээрээ хөлжиж баяжсан хүн байгаа улмаар цаашлаад арах юм бол. Тэгэд энэнд нь хүмүүс маш дург байгаа. Энэ бол татвар хураагч хүмүүст маш дург байсан тухайн нийгэмд. Тэгэд бүр болоогүй шүү дээ Заккай чинь яг татвар хураагчныхныхаа ахлагч нь бүр босс нь байгаа байхгүй. Олон татвар хураагч нарыг ингэ бараг ажилуулдаг юм хүн байна. За цааш нь харах юм бол ийм хүнтэй уулзж байгаа үйл явдал байгаа. Гэтэл цаашлаад хэдүүлээ хамтдаа 8 дугаар ишлэлийг харах юм бол эхний хэсгүүдээр харах юм бол Заккай өөрчлөгддөггүй хүн байж байгаа. Нөгөө нэг хууль бус, шунамхай, тийм хүн байсан бол өөрчлөгдөхийг маш ихээр хүссэн байгаа. Одоо нөгөө нэг ингээд Есүсийн тэр хүмүүстэй харилцаж байгаа харилцаа чин сэтгэлээсээ хүмүүст үйлчилж байгаа, өөртөө нь ярилцж байгаа. Есүс Заккай өөртөө нь уулзахыг хүсэж байгаа тэр зүрх сэтгэлийг мэдээд Есүс түүнтэй уулзаад одоо энэ 7-8 дугаар ишлэлийн хооронд яг юу болсон Библиэд тодорхой хэлэгдээгүй л дээ. Гэхдээ ямар ч л байсан 8 дугаар ишлэлийг харах юм бол Есүстэй уулзаад Заккай үнэхээр үлгэр дуурайл аваад өөрчлөгдсөн байна гэдэг нь маш тодорхой харагдана. За бүгд 8 дугаар ишлэгийг харъя тэгвэл яг өөрчлөлтөн. Тэгээ өөрчлөлт хүн болсон юм бол Заккай юу хийсэн юм? Юу болсныг хамтдаа харцгаая. За Заккай зогсоод эзэнд хараач эзэн. Өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуус өгнө гэж хэлж байна. За хүлээгээрэй. Одоо Заккай нэг газар зогсоод эзнийг дуудаж байгаа тийм. Хараач эзэн. Өөрийнхөө хөрөнгөний би хагасыг өгнө, ядуус өгнө гэд бүр ингээ хүмүүст өгж байгаа. Нөгөө хүмүүсээс хууль босаар нөгөө шудраг босаар олсон нөгөө шунж олсон нөгөө мөнгөө яг үндэ хүмүүс шууд тарааж хэлж байгаа. Талын тэр их цуглуулсан мөнгөө тарааж хэлж байгаа байхгүй тийм. Тэгээд цаашлаад харах юм бол бүр хэрэг би хин нэгнээс заллин авсан байвал түүнийгээ 4 дахин нугалж эргүүлэн өгнө гэж. Иргэд хуучин гэрээнд одоо Мосегийн хуулинд Египтээс гарсан 22-ын 9-дэр байдаг тэрэн дээр болохоор яадаг байсан бэхлээр хэрэг хин нэгэн хүнийг заллин авсан байвал 2 дахин нугалж өгөөрэй гэж тийм хууль байдаг. Тэгээ тэрийг бүр мэддэг хүн бүр би энийг нь 2-оор үржүүлээд 4 дахин нугалж өгнө гэж өөрөө хэлж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр эндээс Заккайын бид нэр одоо өөрчлөгдөггүй байж байгаа өөрчлөгддөг болоод маш их Есүстэй уулзаад өөрчлөгддөг. Есүстэй уулзсныхаа дараа бүр шууд өөрчлөлтөг хүн болж гарч ирж байгаа байхгүй тий. Би өөрчлөгчлөө манайхаа шууд ингээд хүмүүст ингээд энергийг үүлдээл, сайныг үүлдээл тий. Бусдад ингээд туслаад нөгөө ядуу хүмүүст нөгөө мөнгө өгөөл тий. Шууд ингээд энэ мөнгөнийхөө би бүр талын өгнө энийг 4 дахин нугалж өгнө хэрвээ би заллин хийвэл гээл. Бүр маш том тоогоо байхгүй тий. Хэвлээ бодоод үзье л та. Яг гэдэг энэ үйл явдал бол Заккай гэхдээ зүгээр нэг ингээл Есүстэй уулзчаал тэгнэ сте гоё танд баярлаа би заавал хийх болно гэж зүгээр нэг өнгөрөөч өгөх байхгүй. Заккай бүр шууд үйлдэж байгаа юм байхгүй. Нөгөө талаасаа ингээд энэ худлаа байх боломжтой юу? Энэ үл мэдээж хэрэг худлаа байх боломжгүй. Яагаад гэвэл энэ үйл явдал 33 оныг манай эзний 33 оны үед ерөөдөө болж байгаа учраас 35 оны үед. Гэтэл яг энэ Лук номыг бичиж байгаа Лук энэ хэсгийг бичиж байгаа Лук маань бүр 30 хэдэн жилийн дараа 60 оны үед бичиж байгаа. Тэгээ Лук бодоод үзье л та. Худлаа юм бичихүү. Худлаа зүйл Библиэлд бичихүү те. Эзэн ш тэхгүй нь ойлгомжтой. Тэр нь ойлгомжтой Лук. Нэг Заккай худлаагаар нөгөө нэг яагавтай нэг Есүсийг ингээд нүдэн дээр нь хитэн дөрөв хүчингүүтэй дараа нөгөө хагас мөнгө өгөөгүй л байхгүй наадах чи худлаа гэж тэгж хэлнэ гэсэн. Тэгээ би та бүхэнд өнөөдөр юунд уриалахыг хүсэж байна гэвэл одоо
өөрчлөгддөг хүн, өөрчилдөг. Эхлээд Закхайийн амьдралаас сурцгаа тийм үү? Одоо эхлээд Закхай өөрчлөгддөггүй, одоо завхай, одоо завшигч, яг тэр нөгөө нэг хууль бус мөнгө олдог ах дүүсээсээ өөрийнхөө үндэснээс бүр монголчуудаас одоо нэгнээс нь ингээд нэгнийхээ хөдөлмөрлөгийг одоо хуруу хомсоо хуглан байж олсон мөнгийг нь авдаг байсан бол одоо тийм хүн өөрчлөгдсөн байгаа. Есүстэй уулзаад өөрчлөгдсөн байгаа. Тэгээ бүр шууд уулзсан даруйдаа шууд үлдэж эхэлж байгаа. Хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээ өөрчлөлтөг хүний нэг том шин чанар байна л да. Тэд нар яадаг вэ гэхээр тэд нар чин сэтгэлээсээ бусдад тусалдаг байна. Яг л энэ номлын ихэнд хэлжсэн тэр нөгөө нэг ахийнхаа төлөө гэсэн чин сэтгэл гадж исэн тэр дүү шиг. Ахийнхаа тэр одоо төлөө тэр олон дэлгүүрийг одоо бурхан байна уу? Миний ахыг эрүүл болгоод өгөөч гэж чин сэтгэлээсээ гүйж явж исэн, ахийнхаа төлөө явж исэн тэр дүү шиг. Аль эсвэл дүүгээ битгэрсэн, өнчирсэн тэр дүүгээ хайрлаж, тусалж өөрийнхөө дэргэд авч өсгөж байгаа тэр ах шиг яг л тусалдаг гэсэн үг. Өөрчилдөг хүмүүс. Харин мөн бүр дээрэс нь өгөөмөр байдаг. Яг л тэр дэлгүүрийн эзэн шиг бусдад өгөөмөр байдаг гэсэн үг. Өөрчилдөг хүмүүсийг бид нар яг Закхайийн амьдралаас бас ингээд сурах юм бол яг ингээд дөнгөж саяны 8 дугаар ишлэлээр харсан юм. Яг л тэр ах шиг бусдад ядуу хүмүүст би хөрөнгөнийхөө талыг өгнө гэд өгч эхэлж байгаа. Яг тэрнтэй адилхан. Тэгээ би ах дүүсээ та бүхнийг юу гэж уриалмаар байна гэвэл чин сэтгэлээсээ нэг нэгэндээ тусалцгаая. Яг энэ цаг үед бүгдээ чин сэтгэлээсээ нэг нэгэндээ өөрийнхөө одоо эргэн тойронд байгаа хүмүүс тусалцгаая. Ах дүүстэй. Бүгдээ Библиэлд харах юм бол одоо Есүс Тэнгэр өөд одоо явахдаа хамгийн сүүлд хийсэн үг нь бид нар агуу захирамж гэдэг Матай 28 дугаар бүлэг дээр гарч байгаа агуу захирамж гэж байгаа. Тэгэд энэ дэлхий рүү биднийг илгээж байгаа. Энэ дэлхийг өөрчил гэж хэлж байгаа нэг үгээр хэлэл нөгөө талаас. Бид нар өөрчлөгдөхөөр дуудагдсан хүмүүс яг үндэ. Бид нар тийм өөрчлөгдөггүй хүн байхаар дуудагдаагүй. Бид нар өөрсдөө өөрчлөгдөж тэгээд өөрчлөлтөг хүмүүс байхаар яг үндэ бид нар тийм л хүмүүс Христ итгэж бид нар. Би та бүхнийг уриалъя. Бусдад туслаарай. Бусдад тусалснаар таны ард байгаа Есүсийг та гэрчлэн харуулаарай гэж та бүхнээс хүсье. Би таныг дахин уриалъя. Чин сэтгэлээсээ бусдад туслаарай. Яг л тэр хүү шиг, яг л тэр ах шиг, яг л тэр өгөөмөр дэлгүүрэн эзэн шиг. Бүгдээ үйлдэцгээе. Зүгээр нэг сонсоод өнгөрчдөг хүмүүс биш. Үйлддэг хүмүүс байцгаая. Амен.